газрын гичнийг уян дээрээ огтнаа. Ахад ирхийг өрөөн сүгээ өргөж үднэ. Айсуу яваануудыг амдан тусж цайлнаа. Айны хүмүүн тухдаг гэж гэрээ цаажгүй үлдэнэ. Дэлхийг бишрүүлсэн Хөрсдөрчлөн Монголоор махрахтаа Хөх толготой Монгол хүндэрий Орон хоороо хөгөлж уртын дууга шурам хайлнаа Монгол бичгээр таталж шаштар түүхээ үлдэнэ Чойчин удмаа өссгөнөө Өмсөх дэлхээ урданхан өөрийн дураар жарганаа Эцэс үсэёс таньшланаа Хөвчин дэлхийг бишрүүлсэн Хөрсдөрчлөн Монголоор махрахтаа толготой Монгол хүндэрий Хүмүүнжутгаа дээдэлж ачлал буйна түгэнэ Хүлэг сайхан мордоо эрдэн химэн хайрланаа Авралт гэгэн төрийнхөө сүлдэнд бишрэн мөргөнөө Асралт Монгол нутгийнхаа тэнгэрт сүслэн залбирнаа Эцэс үсэёс таньшланаа Өвчин дэлхийг бишрүүлсэн Монголоор махрахтаа Хөх толготой Монгол хүндэрий Эцэс үсэёс таньшланаа Өвчин дэлхийг бишрүүлсэн Хөрсдөрчлөн Монголоор махрахтаа Хөх толготой Монгол толготой Монгол хүндэрий Жаврын үзүүрөө ираж төлин дуу цангинаад жаргалын уухай хадаж буурлуудын ерөөл салгаад өргөө хотол даяаран нас буйнан нэмж өөдлөн дэвжхэн бэлэгдэл цагаан сар айлчлаа. Таван тансаг идэ маань тавг дүүрэн ярайгаад таван эрднийн сүрг маань бэлчээр дүүрэн налайгаад шившиж орхисон шагаанд минь дөрвөн бэрх торойгоод шинжиж харсан бүхэнд маань азин совин гэрэлтэж байна. Эрхэм хүндэт үзэгчдээ уралдаан цэнгэнт дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань энэ дугаарт дөрвөн далай таван төв даяар Монголынхон уламжилт өв соёл урлагийг өнгөлөн тордож өрдөн бадрааж явдаг урлаг соёлын шашны зүтгэлтэнгүүд маань оролцож байгааг уламжлалын хэлэхдээ таатай байна. Ингээд уралдаан цэнгийн дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань хойморт морилон ирсэн багуудан бас та бүхэндээ товчхон танилцуулъя. Миний зүүн гартал зүрхэн талд маань адуучин багийн хамт олон морилон саадсан байгаа. 78 жилийн яруу гэгээн түүхийг бүтээсэн Монгол улсын төрийн шагналт ардын зураач Амгалангийн нэрмжит Монгол улсын соёл урлагийн сургуулийн дүрслэх урлагийн академийн хамт олонний төлөөлөл морилон саадсан байна.
За дараагийн баг шинэ Монголын шин соёл урлагийн язгуур галголомт нь байж 60-60-аар өртөөлөн 100 давуулж мянган дамнуулсан гэгэн сайхан түүхийг бүтээж дэлхийн болоод Монголын сонгодог жүжигийг Монгол төмнийхэн оюун санааг гэрэлтүүлэн бүтээж ирсэн манай улсын драмын Эрдэмийн театрын хамт олонны маань төлөөлөл алтан үе мөнгөн үеийнхнийхэн гэгэн сайхан түүхийг өртөөлөн уламжилж яваа өнөө цагийн өнгийн тодорхойлож 92 жилийн яруу гэгэн түүхийг түүчэлэн бүтээж яваа улсын драмын Эрдэмийн театрын маань жүжигчдийн төлөөлөл морилон саадсан байна. Дараагийн баг маань хончин баг. Монголчуудын маань оршихуун бас нэгэн дархлаа болсон шашин соёлон залган бадрааж яваа Монголын бурхан шашинтны төв гандан тэгчлэн хийдийн хамт олонны төлөөлөл буйны садан лам ховргууд шашин соёлын зүтгэлтэнгүүдийн маань төлөөлөл морилон саадсан байгааг уламжлахад таатай байна. За дараагийн баг маань Тэмээчин баг. Монголчуудын маань өв соёлын гайхамшиг болж өргөн олон даяар дуурсан дууны урлагийн өвөрмөц гайхамшиг төрөл уртын дуугаан залган уламжилж яваа уртын дууны өн чуулгын хамт олонны төлөөлөл оролцож байна. За ингээд нийт багуудаа амжилт хүсье. Уралдаан цэнгийн дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань эхний даваа инхүү эхлэж байна. За манай нэвтрүүлгийн уламжил ёсоор эхний асуултыг та бүхэн маань өөрснөө бэлдэж ирсэн байгаа. За баг төсвөрийн асуулт бол та бүхний өөрснийхөө нэршлийн шагааг хадгалж үлдэх үү, бусдад алдах уу гэдгийг шийдэх ийм асуулт байгаа юм. За ингээд адуучин багаас эхний асуултыг асууж нэвтрүүлгийнхээ салхийг хагалъя хэмээн бодож байна. Адуучин баг Баяр төр соёл урлагийн их сургуулийн амгалангийн нэрэмжит Дүрслэх урлагийн академийн уран зураг баримлын урлагийн тэнхимийн ахлах багш доктор профессор Уран чимэг соёл урлагийн их сургуулийн амгалангийн нэрэмжит Дүрслэх урлагийн академийн захирал доктор профессор Уянга соёл урлагийн их сургуулийн Дүрслэх урлагийн академийн график дизайны тэнхимийн эрхлэгч зураач багш Ядам сүрэн соёл урлагийн их сургуулийн Дүрслэх урлагийн академийн уран зураг баримлын урлагийн тэнхимийн уран баримлын ахлах багш Монгол түмний эртний их уламжлалт их баяр ёслол цагаан сар болж байна. За цагаан сараар одоо хэлсэн үг бүхэн бэлэгдэл хийсэн одоо үйл хөдлөл бүхэн бэлэгдэл байдаг. За тэгээ энэ бүхнээс одоо энэ дөрвөн бэрх тэмцээнд оролцож байгаа гурван багтаа тавих асуулт байна. За хадаг эрхэмлдэг монголчууд. Тэгэхээр хадаг барьж золох ёс гэж байна. Хадагтай золох ёс гэж байна. Тэгэхээр энэ хоёр одоо ёсыг сайхан одоо биеэр одоо бодитоор үзүүлээд дэлгэрэнгүй сайхан тайлбарлаад ялгааг нь одоо хэлж өгнө үү гэсэн юм асуулт байна. Өгчөж байгаа. Хадагтай золох нь болохоор Тэгж тайлбарлаж. За сонсъё. Монголчууд цагаан сараар золгохдоо баримталдаг за ёс. За манай улсын драмын Эрдэмийн театрын хамт олон за төрүүлж гараа өргөсөн. Магадгүй өөрийнхөө мэддэг манай багийнхан бас хоорондоо ярилцсан тэр зүйлээ та бүхэндээ харуулъя. Алдаа мадаг байх юм бол та бүхэн бас уучлж өршөөгөөрэй. Хадгийнхаа амийг өгж байгаа хүн рүүгээ харуулнаа. Тэгээд эхлээд хоон дээр нь тавиад өгнө. Тэгээд дараа нь амар мэндийг нь ирээд амар байна уу? Сар шиндээ сайхан хүлж гэнэ үү? золгодог байх нэ. Хадаг хэлчихвэл хариулт адилхан л байж байна. саяных бол хадаг өгж золгох нь. За одоо хадгаа өөртөө үлдээгээд зүгээр хадагтай золгох ёс нь ядам хуруунда дотогш нь хадгаа 2 ороож тавиад 2 ороогоод тохоон доороос нь түшээд амар мэндийг нэрээ золгоно. Амар байна уу? Энд бол энэ хүн хамт настай хүн хадгаа өгөхгүй үлдээг өөртөө үлдээх нэ гэж ойлгох юм байна. За бидний хариулт ийм байлаа. За хариултыг авлаа. За дараагийн багууд маань за утга давхцахгүй байвал одоо та бүхэн маань хариултаа
нэмж хэлж болох нь байна. За ерөнхийдөө бол санал нэг байвал түүнийг илэрхийлээд болох нь байна шүү дээ, тийм ээ. За хадаг бол тэнгэрийн хив хувцс торго дээдийн одоо өргөлийг өөрөөс дээш хүндэтгсэн одоо дээдс багш за мөн одоо туусан боцоо доонор за тэгээ наашлаад бол аав ээж эмээ өвөөдөө өргөдөг хүндэтгэлийн одоо хив торго биеинд зөөлөн одоо мэдэгдэх ялангуяа одоо хөрөлцгүй эрхтэнд нь өргөж байгаа ийм тахилын өргөл байгаамаа. Ялангуяа цагаан сарын шинийн нэгэнд шинээр бол шиндэхтэй заавал одоо хадаг хүлээж авч байгаа ч гэсэн барьж болно. Мөн одоо өөртөө золгож байгаа тэр залуу хүнийг хүндэтгэж байгаа багшийн шавийг бас хүндэтгэж байгаа ийм бэлэгдэл. Нөгөө талаасаа бол одоо барьж байгаа хүн нь бол одоо багштаа ч юм уу одоо аав ээжтэй бол хадгаан одоо барьж золгоноо. Ингээд одоо золгоход бол заавал хуруун дээр ч тогсон байх албатай биш. Ер нь бол хүндэтгээ дэлгэсэн ч болно. Энэ бол одоо бидний бас түүхэн уламжил байгаа. За ингэж энэ мэт одоо үйлдэлийг хийлэн одоо хадгийг хүлээн авнаа. Хадаг бол дотроо 5 янзын юм өнгөтэй. Хадаг гэдэг маань өөр өнгө гэсэн утгатай үг. Шар хадгийг бол голцоо одоо эрдэнэ билгийг бол бэлэгдэж байдаг. Цэнхэр хадаг бол монголчуудын тусгаалсан юм өнгө байдаг. За монгол хүмүүс бол хөх тэнгэртэй их залбирдаг. Тийм учраас цэнхэр хадгийг бол их бэлэгддэг. Цагаан хадгийг бол одоо цагаан сараар гэх юм уу эсвэл одоо төрийн хүн гэх юм уу эсвэл нэг тийм за хоорондоо нэг ам зүрсэн гэх юм уу тиймэрхүү үйлсдэл бол цагаан хадгийг бол хэрэгэлдэг. Хариултыг болголоо. За манай Тэмээчин багийн хариултыг сонсъё доо. За Тэмээчин багийнхан энэ хоёр багийн хариулт дээр нэмээд нэг зүйлийг хэлэхэд хадагтай золгох дээр бол таарж байгаа. Хадаг барьж золгох дээр бол баруун гарынхаа ядам хоронд хадгаа хоёр ороогоод үзүүрийн газар чирэхгүй зүүн гарынхаа алган дээр тавьж тэгж золгоно гэж нэмж хэлэх хариулт байна. За хариулт бол тодорхой байсан гэж бодож байна. За ер нь бол асуулт тавьж байгаа баг маань ямар их сурвалжаас ямар ном судраас ишлэж чухам энэ асуултыг тавьж байгаа гэдгээ тодорхой хэлж өгвөл тун сайн. За саяын манай одоо багийн асуултанд бол манай Ямаачин багийнхан маань нэлээ одоо төхүүлж хариуллаа. За энэ одоо их сурвалж бол одоо манай нэрт одоо угсаатан судлаач, нэрт одоо зан жаншин судлаач, Нямбуугай, Ариа Сурунгой нарын одоо бичсэн 1992 онд хэвлүүлсэн Монгол жаншлын их тайлбар тойл. Монгол ёс заншил их тайлбар тойл дээр одоо яг энэ хадаг барь золгох, хадагтай золгох гэдэг ялгааг тавьсан байгаа. Тэн дээр бол манай Ямаачин багийнхан бол ингээд одоо золгож байгаа хүний тоон дээр тавилаа. Тэнд бол хадгны ямыг золгож байгаа одоо хүн рүүгэн одоо барьж очоод тэр хүний эрхий хуруунд тулгаж алган дээр нь бүрэн тавина. Одоо 10 хурууг нь бүтээчихгүй. За тэгснийхэн дараа одоо тохойноос нь өргөж хүндэлж золгоно. Яг хадаг тавьж байхдаа бол мэдлэхгүй золгохгүй. Хадаг авж байгаа хүн маань хадгийг одоо ихвж тавиад золгож болно. Тэр чигтэн золгож болно. За энэ бол одоо хадаг бэр золгох ёс. За хадагтай золгох ёс гэдэг бол хадагныхаа амыг тэр одоо золгож байгаа хүн рүүгээ харуулад баруун гарын ядам хурууг хадагныхаа нэг үзүүрээр нар зүү 2 ороогоод за тэгээ хадгаан бол унжуулсан чигээр нь тохой одоо ахын хүний тохойноос нь өсч золгоно. Ингэж бичсэн байсан. За ойлгомжтой. Хариулт ойлгомжтой байсан. За тэгэхээр ер нь бол үнэнд төхүүлж хариулсан баг бол за манай Улсын драмын эрдэмийн театрын Ямаачин баг байсан байна. За бусад хоёр баг бол бусад хоёр багийн хувьд бол асуултанд одоо дэлгэрэнгүй нэмэлт тайлбар өгсөн. За манай Адуучин баг маань тавьсан асуултыг тань одоо нэг баг хариулж чадсан учраас та бүхэн маань асуултандаа гартсан гэсэн үг. Тийм учраас танай уян дээр дүүхэлцэж байсан тэр эрдэнэт хөлгийг тань бид Улсын драмын эрдэмийн театрын Ямаачин багт гардуулж өгөх нэ. За багийн ахлагчийг урьж байна. За эрдэнэт хөлөгтөн тод магна торгон жолоо байхалтай бай. Ерөөл Батар шгэ. Хүрээ. Яла. дахиад авна.
За тэгэхээр дараагийн асуултыг одоо манай Улсын драмын эрдмийн театрын маань Ямаачин багийн хамт олон тавих ёстой. Ямаачин баг ялалт Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Баясгалан Улсын драмын эрдмийн театр гавьяат жүжигчин Хулан Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Майдар Равжа Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Хончин Тэмээчин Адуучин багийнхаа гишүүдэд бэлдэж ирсэн асуултаан тавья. Монголчууд эв засах өдөр гэж жилийн ямар өдрийг нэрлэж тэр өдөрт ямар үйлийг гүйцээдэг вэ? Энэ асуултанд хариулна оо. За Тэмээчин баг маань төрүүлж хариултыг болгохоор зариг шалуудаж гараа өргөсөн байна. За Эв засах өдөр гэдэг нь цагаан сарын битүүний өдрийг хэлж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд гэр бүл дотроо одоо эвийг ихчээсэн муудалцсан хүмүүсийнх юм бол сар шинэ гарахаас өмнө эвлэрсэн тийм өдөр байх юм болов тэгж бодож байна. За хариултыг авлаа. За дараагийн баг маань Адуучин баг маань хариултыг болгохоор Манай Адуучин шийдсэн багийн байна. гишүүд бид нар ярилцж байгаад эв засах өдөр гэдгийг бол монголчууд одоо жилд ганц тохиолддог энэ хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд одоо хамгийн одоо ойр дотны хүмүүс найз нөхдөйгөө өчсөн золгож уулзаад тэгээд урд өмнө байсан одоо үл ойлголцол байдгийм үү, сансан бодсон юм байдгийм үү, тэр бүхнийг ингээд гээгээд хаяад тэгээ одоо цоо шинээр одоо сайхан шинэ жилийг эхлүүлдэг. Тэр өдрийг бол одоо эв засах өдөр гэж хэлдэг бахаа гэж бодож байна. Тэмээчин баг бол битүүний өдрийг за тэр эв засах өдөр гэж нэрлэсэн. За дараагийн баг маань болохоор шинийн нэгнийг эв засах өдрөө гэж үзэж байгаа юм байна. За манай гандагчлан хийдийн Хончин багийн хариултыг сонсъё доо. Тэгээ манай багийнхаа ярилцаад эв засах өдөр гэдгийг битүүний өдөр юм болов уу гэж бодож байна. Тэгээд битүүний өдөр бол эв засахад нөгөө тамхилдаг хөөрөглөөд хөөргөнийхөө толгойг нөгөө чангалж өгөөд тэгээд хөөргөлөө яхта тамхиа зөрүүлээд ингээдээ бас сулладаг бас нэг ив тайлагдлаа. Өш одоо янз янзын зүйл сансан болвол тэр тэрүүгээр ингэж тайлагдлаа гэсэн бас нэг бэлэгдэл бол байдаг баха. Битүүний өдөр хин нэгэнд үс гэдэг юм уу, урд нь одоо үг хэл зүрсэн ч гэдэг юм уу, тийм тохиол байх юм бол малын ямар нэгэн зүйл чанж өгдөг. Урд нь хар буруу санаж нэтэрэ бүс зүйл явсан болвол тэр урд өдрөө одоо урд жилдээ гэсэн үг хаагдаад тэгээд шинэ жилдээ шинээр бүх зүйл эхэлж байгаа юм болов уу гэж боддог. Энэ бол одоо монголчуудын бэлэгдэл баха гэж манай багийнхан ярилцаад энд хүрлээ. За тэгэхээр үндсэндээ манай бүх багууд маань санал нэгтэйгээр энэ бэлгийн улирлын цагаан сарын баяртай л холбож ерөнхийдөө энэ эв засах өдрийг ойлгож байна тийм ээ. Асуултыг тавьсан багийн үндсэн зөв хариултыг цөмөрөө сонсцгоё доо. За. Хариултыг хэлье. Монголчууд эв засах өдөр гэж битүүний өдрийг хэлнэ. За эл өдөр хэн нэгэнтэй 8 арилжаа тохироогүй, хэл ам зөрсөн, 8 бутсан, магадгүй санал зөрлөдсөн, бие биендээ нудраг хүрсэн энэ бүх гимэн цайруулж тухайн хүнээ зорж очиж эдээ шүүснийхээ дээжийг барьж очиж эв найраан олж хэл амаан ололцож буурал жилдээ хар буруу санаагаан орхиж хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд бүгд ариун сайхнаар нартайгаа зологдог байх нэ. За энэ бол
Адуучин багийн хэлсэн Монголын ёс заншлын тайлбар тол дээр бий. Гэхдээ хайж олоход маш төвөгтэй газар бий. Та бүхэн дараа нь дахиж уншаад нарийн чандлаад хараарай гэж хэлье. Нэг төрөнд битүүний өдөр гэж Тэмээчин баг маань хэлсэн. Хамгийн харамсалтай нь зөвхөн 5 хантай гэр дотроо, өөрөөр хэлбэл гэр бүл дотроо энэ асуудлаа цайруулж шийддэгэ гэж мухралсан. Харин хончин багийнхан маань илүү тийм ээ далайцтай бүр зорж очиж тийм ээ эдээ будаагаан барьж очиж бас ингээд санаа бодлоо солилцож эв найраан олж эв түнжингийн тааруулж тохируулж ингэдэг ийм учиртай гэж хэлсэн учраас хамгийн зөв хариулт хончин багаас ирлээ гэж хэлж байна. Хончин багийн ахлагчийг орж байна. За энэ бол манай Улсын драмын Эрдмийн театрын Ямаачин багийн маань тавьсан асуулт. За Ямаачин багийн тавьсан асуултанд бүрэн дүүрэн хариулж чадсан баг учраас танах хотондон энэ сайхан ямааг хотлуулах хэрэгтэй болж байна. За гацээлийн үед одоо хамгийн эрэлттэй мал бол ямаа шүү дээ. За ноолуураар баян энэ сайхан ямааг танаа хотонд хотлуулъя. Хорой. За ингээд дараагийн баг буюу гандан дэгчлийн хийдийн хончин багийн асуултыг болгооцгоё. Хончин баг ган тулга Монголын бурхан шашинтны төв гандан тэгшлэн хийдийн их гисгүй. Од гард Монголын бурхан шашинтны төв гандан тэгшлэн хийдийн дэрэгдэх гандан телевизийн захирал Бямб жаргал Монголын бурхан шашинтны төв гандан тэгшлэн хийдийн олон нийттэй харьцах холбооны дарга Жасрай Жамц өндөр гэгээн зан базрын нэрэмжит шашны их сургуулийн багш доктор хизээнээс үүдэж ийм тавгийн эдээ хэвийн боо гэдэг зүйлийг монголчууд ер нь хэрэглэх болсон юм бэ. Тэр хэвэн дээр сэлэгддэг янз янзын хээ ямар бэлэгдлийг агуулдаг вэ гэж. Ямар утга учраас хэвийн боогоор застдаг болсон бэ? Хэвийн боовны одоо хизээнээс эхэлсэн үг түүх гэх юм бол 1660 өндөр гэгэний үеэс л хэвийн боовор тавцж эхэлсэн. Яагаад хэвийн боов байдаг вэ гэхээр хідэн уул илээсэн бэ гэдгээсээ хамаарат тэдэн үеэр тойруулаад 9 үе ч юм уу тэгээд засдаг. Яагаад 5 бэ гэхээр нөгөө нэг бас нөгөө лаа 5 тэнгэртэй л бас холбоотой. Хүний 5 тэнгэртэй 5 мах бодтод бас холбоотой. За хариултыг авлаа. За ингээд нар зөв тойроод хариулаад явъя та. За хончин багийн асуултанд хариулахад яагаад хэвийн бов гэдэг ингээд ер нь модонд хэвс хийлээд тэгээд хэвлдэг учраас хэвийн бов гэж. За тэр хэвийн бовны хэн бол дандаа одоо өлзийнхээ төмөн насан хээгээд одоо дандаа бэлэг дэмрэлтэй хязгааргүй одоо үржих аз жаргал өлзий буйныг одоо бэлэгдсэн ийм хээг тэр модон хэвэнд одоо сийлдэг. За тэгээ голцоо 3 5 7 9 гэх мэд сондгой тоотой өрдөг. За тэрийг бол нөгөө жаргал зовлонгээ явхад одоо жаргал эхлээд жаргал төгсөж байгаа ийм бэлэгдлэр бол зандаа сондгой тоотой одоо өрдөг. За адуучин багийн хариултыг авлаа. За Ямаачин баг. За ер нь бол хоёр багтайгаа санал нэг байна. Багцаатай хариулж байна. Энэ дээр нэмэлт гэх юм бол өндөр гэгийн зан базарга үеэс гэж байна. Тэр үеэс гэдэг нь бол баттай ойлгомжтой. Ягаад тэгэхээр тэр хэвийг сийлж хийсэн хүн өөрөө өндөр гэгийн зан базар гэдэг хүн байна. Мэдээж үлцийнхээ төмөн насан хээний бэлэгдлүүд бол ойлгомжтой. Монголчууд одоо орчин үед олон оймс илээсэн хүн гэж яриад байдаг тийм. Олон уул илээсэн хүн. Уул гэдэг маань олонгот одоо үеэ яриад явчихж байгаа. Ачаа, 30, 40 ингэ үзэж байгаа. За баярлалаа. За багуудын хариултыг болгож сонслоо. За тэгээд одоо манай асуултыг тавьсан багийнхаа үндсэн хариултыг сонсъё. За бүгдээр ерөнхийдөө бол өндөр гэгээн зан узраас одоо үүсэлтэй гэдэг нь бол за зөв. За тэгтээ бол энэ дээр асуулт маань өөрөө болохоор яагаад хэвийн боовоор эдээ засахыг застдаг болсон бэ гэсэн байна те.
Одоо энэ бол яг өндөргийн өөрийн одоо мотраараа сийлсэн ганд нь анхны одоо за хэвийн боовны хэв байгаамаа. Энэ бол ганданд бол маш одоо хосгүй нандин өв гэж ингэж бол явдаг ийм хэвийн боов байна. Хэв байна. За энүүгээрээ бол гандан төгслийн шинийн 14-ний одоо өндөргээний одоо таал урьсан өдөр бол энэ хэвийн боовроо бол хэв дарж тэрийг бол ламнартаа барьдаг ийм уламжил байгаа. За тэгээд анх бол өндөргөн энэ хэвийг сийлээд хэвийн боовор бол бурхандаа одоо идэ тахил өргөж эхэлж одоо Монголын соёлд бол оруулж ирсэн байгаа. Хэн дээрэн бол одоо түмэн наст хэ одоо янз бүрийн ийм хэнүүд байдаг. Ялангуяа одоо яг өндөргийн өөрийнхөө одоо мотраар үйлдсэн энэ хэвэндээ бол усан хэ байж байдаг. Усан хэ. За тэгээд түүн дээрээ энэ цэцэг байж байдаг. Энэ нь болохоор бас яг ингээ хүмүүсийг харах юм бол нэг жоохон өөр ийм цэцэг байгаа. Энэ бол антан зэгж цэцэг байж байдаг. За тэгээд одоо усан хэнээс аваад үзвэл энэ хэнүүд нь бол үл тасрахын бэлэгдэлтэй ийм хэ байгаа юм. Тэгэхээр бол юу гэсэн үг вэ гэвэл монголчуудын одоо амны хишиг бол тасрахгүй үргэлж одоо ингэж цаашаа дээшээ дэвжиж за улам сайхан одоо өргөж хөгжихийн тухайд энэ юуг бол хэлж усан хээг бол хийсэн байгаа. Энэ лантан цэцэг нь бол маш хортой цэцэг байдаг. Энэ хортой цэцгийг энэ дээр суулгасан нь болохоор за одоо бурхны шишний одоо ялангуяа судрын тарны ёсонд бол одоо хорт муу сэтгэлүүдийг одоо ерөндөгт хуруулж энийг бол эрдэм болохын одоо ерөндөг болгож байдгийг бэлэгдэж альва одоо гадны за тийм төвдгөр хорлол янз бүрийн юмнаас хамгаалахын тухайд ийм хээг хийсэн байдаг учраас за монголчууд хэвийн боовыг одоо цагаан сараар ингэж идээ засдаг ийм ёс уламжлалтай болсон байна. За баярлалаа. За анх дугаар богдын маань өөрийн мотраар сийлсэн энэ одоо гайхамшигтай сайхан соёлын өв боовны хэвийг та бүхэн маань авчирч Монголын ард түмэндээ харуулж байгаа нь үнэхээр гайхамшигтай, таалалтай, сайхан байна. За тэгэхээр асуултанд маань хамгийн үнэнд ойртуулж хариулсан баг байна уу? Манай багийн тавьсан асуултанд оролцож байгаа 3 баг маань бүгд сайхан жигд сайхан хариуллаа. Төрүүлж өндөр гэгээний нэрийг дурдж хэлснээр нь Тэмээчин багийг бол энэ асуултанд одоо хариулсан гэж одоо үзэж байна. За ингээд Тэмээчин баг маань. За энэ халзан цагаан хонийг хотондон хотлоолох боломжтой болж байна. За ингээд дараагийн асуултыг манай Тэмээчин баг маань тавина. Тэмээчин баг Алтанбат уртын дууны өн чуулгын морин хуурч Дуламсран уртын дууны өн чуулгын дуучин уран хатгамалч Сэргэлэн уртын дууны өн чуулгын дуучин Хатанбаатар уртын дууны өн чуулгын гишүүн. Монголчууд Аянжин тээж яваа хүнтэй тарахтаа юу гэж өрөөдөг байсан бэ? За манай Адуучин баг төрүүлж гараа өргөсөн. Аянжин тээж яваа хүнтэй таарсан хүн бол аянжинд одоо сайн явж гэнэ үү? Ол зомог ихтэй юу гэсэн одоо ийм бэлгтэй сайхан үгийг л одоо хэлж өрөөдөг гэж бодож байна. За хариултыг авлаа. За Ямаачин баг. Миний одоо өөрийн одоо үзэж харснаар жингийн цуу явж явах юм бол ямар ч айл дагтаа цайгаа бариад идээ цайгаа бариад өөдөөс нь ухтаж тосоод уулзаад аян зам чинь сайн явж байна оо гэж асуугаад цай олоороо дайлаад явахт нь аян замдаа сайн яваарай гэж өрөөдөг. Бас надад нэг юм байна. Энэ хом шат бүх болтугай холын зам саадгүй болтугай гэж өрөөдөг бас үг бий. За хариултыг авлаа. За Хончин баг хариултыг авъя. Адилхан. За манай хариултаа. Ямаачтай адилхан гинэ. За асуултын хариултыг та бүхэндээ сонирдуулъя. Монгол хүн Аянжин тээж яваа хүнтэй таарахтаа бол буйлаа хулалгүй, бурантгаа сунгалгүй, ачаан хүнд аян зөөлөн болгоо гэж өрөөдөг байсан. За манай Ямаачин багийнхан асуултанд нэлээд өхүүллээ. Тэгээд асуултынхаа хариулт болох шагааг Ямаачин багт өгье. За монголчууд маань
Угаасан бэлэг зүүч ийм ард түмэн. Цэнхэр хадаг бариад боссон хүн болгоно л цэцэн бэлэгт өрөөлийг тэр хадгийнхаа мяндсан ширхэг тоолон урсгадаг ийм сайхан ард түмэн. Тэгэхээр аян зам таарсан хүн болгонд тухайн хүн өөрийн сэтгэлд тодорсон зохирсон тийм сайхан өрөөлүүдийг хэлдэг нь бас магадтай юм. За тийм учраас Аман зөвийн их сайхан өрөөлийг сая хэлсэн баг бол манай Ямачин баг байлаа. За гэлээ да. Улам их амжилтыг өрөөл. Гэлээ да. Хүрээ. Атын тимэн сүрэг мэн 10 түмээрээ үржих болтугай. Өрөөл утаршгэ. Хүрээ. Уралдаан цэнгийн дөрвөн бэрх нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Монгол төмнийхэн язгуур өв соёлыг залган бадрах гэгэн сайхан үйлсэд Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамттан хүчин зүтгэж байгаа манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч хамтын өсөлт төгөлдөр хам банкны хамт олондон нэвтрүүлгийн зүгээс баярлаж байгаагаа нь илэрхийлье. Сар шинийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч хамтын өсөлт төгөлдөр хам банк. Сар шинийн нэвтрүүлгийн ивент тэтгэгч байгаль их бүтээв талын Монгол брэнд Монгол сүүгээр дэлхийг ундаална сүү хувьцаат компани. Сар шинийн нэвтрүүлгийн хамтрагч эх хорныхон ирээдүйг бүтээлцэн оюу толгой.
За ингээд дөрвөн бэрх нэвтрүүлгийн дараагийн давааг эхлүүлэх гэж байна. За одоо бид та бүхэндээ боломж олгох үүднээс нэвтрүүлгийн зүгээс бэлдсэн морины асуултыг та бүхэндээ тавих гэж байна. Монголчууд эрт үеэс эдлэж хэрэглэж явсан дээл хувцсандаа бэлэгдэл болгон зүүж явсан явуу гэгч зүйл анх ямар утгаар яаж хэрэглэж байсан бэ? Түүнийг яагаад хэрэглэдэг болон одоо хэрэглэж байгаа эсэх? Өн чуулгын тэмээчин баг маань төрүүлж гараа өргөсөн. За явууг бол одоо альва юмнаас одоо хамгаалж цээрийн гаргаж ингэж баруун зүүн мөрөнд эрэгтэй эмэгтэй хүүхдийг одоо ингэж зүүдэг гэж л одоо ойлгож байна да. За ийм байна. За баярлалаа, хариултыг авлаа. За манай багийнхан дотроо ярилцаад явуу бол далайн гаралтай тийм одоо юу гэх юм те амтан байгаад тэрний хальс одоо тэр явуу ясан юм байдаг. Тэрийг бол хүүхдийг жоохон 3 настай энэ тэр жоохон хүүхдүүдийн дээлэн зүүдэг. А бас үүлний хайчин зүүсэн байдаг. Тэр одоо нөгөө үүл нуран байхын тухайд байдаг юм уу, урт настай байхын тухайд байдаг юм уу, тэр цээр ажиллахын тухайд л хэрэгэлдэг одоо эртний уламжлалтай эдэл гэж бид нар ярьж байна. За баярлалаа. За Ямаачин багийн хариултыг сонсъё. Явуу хүүхдийг ослын дэглээс хамгаалдаг гэдэг. Тий. Хар хил ам биш, осол энтлээс. Өөрөөр хэлбэл жоохон хүүхэд гүйж яваад бүдрэх, бэртэх тийм ээ. Тэрнээс явуу хамгаалдгаа гэж би бас бэлэгшээдэг. Ир им явуу гэж бас би. Манай баг бол яг хончин баг хариултыг л би зөв боллоо гэж. Санал нэг байна. Эндээ бол ер нь хончин багтаа санал нэг байгаа юм байна шүү дээ. Ихэнх багууд маань тийм ээ. За тэгэхээр асуултын хувьд бол ийм байгаа шүү дээ. Эдлэж хэрэглэж явсан дээл хувцсандаа бэлэгдэл болгож зөөсөн явуу гэх зүйл нь анх ямар утгаар хэрэглэж байсан юм бэ? Анх ямар утгаар хэрэглэж байсан? Яагаад хэрэглэдэг болсон? Одоо хэрэглэж байгаа эсэх. Хариултыг та бүхэндээ уншиж сонирдуулъя. За дээл хувцсандаа туг үстэй сүүлтэй байсан тухай хэд хэдэн баримт байна. За тухайлах юм бол туг үстэй дээл Баян Улгийн аймгаас олдсон байна. За мөн тэдгэрийн одоо хүннүүгээс угшилтаа гэдгийг судлаач Ганбаатар хүннүүгийн түүх соёл номондоо дурджээ. Хүү нэгдлийн үеэс монголчууд энэ заншлыг хувцсандаа хадгалж үлдсэн нь агнсан ангийнхаа туг үсийг авч уучлал гуйгаад хувцсандаа хаддаг заншилтай байсан байна. За хүннүүгийн үеийн булчнаас олдсон олдвруудаас шинжгэд ханцууны үзүүр, хормоо, зах хаваараа мөн энгэрийнхээ голоор туг ус хаддаг ийм заншилтай байж, за туг ус нь муу зүйл болохоос сэргийлэх утга агуулсан чимэглэл болж он цагийн явцад заншил нь хүүхдийн баривч буюу дээлэнд хаддаг явуу болон хувирсан, за баривчны захын ард хаддаг сэтэрхий даван унжлаг мөн одоо энэ ёс заншлаас үлдсэн байдаг юм аа. За ийм хариулт байна. Ерөнхийдөө үндсэн асуултанд маань бүрэн зөв хариулсан баг хараахан байхгүй. За гэвчиг яг одоо явууг ямар зорилгоор зүүдэг вэ гэдэг тал дээр 3 баг үнэн төхөө хариулсан байна. За тийм учраас би энэ 3 багтаан тусвар нэг хурдан алтан тууртыг уян дээр нь соож өгье. За Ямаачин баг, хончин баг. За тэгээд гараал ирж штэ одоо тэгээд. За. Танах биш, танахаас бусна. За. Тэ. За Ямаачин баг. За. Хүрээ. За. За ингээд энэ алтан сайхан тууртуудыг уян дээрээ дөхөлзүүлж байгаа. 3 багтаан амжилт хүсье. Хүрээ. За дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр ажиллаж Монголын ард түмэнд язгуур өв соёлын түгээн дэлгэрүүлэх энэ үйлсэд манай Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтарч байгаа ивент тэтгэгч байгууллага Дээдийн дээд өрөөлтөй Алтан тариа компани байгаль их бүтээв Талын Монгол брендийн хамт олондоо мөн баярлаж байгаагаа илэрхийлье. Сар шинийн нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дээдийн дээд өрөөлтөй Алтан тариа. Сар шинийн нэвтрүүлгийн ивент тэтгэгч байгальд амьдарцгаая Вилла Верда. Сар шинийн нэвтрүүлгийн хамтрагч Сендли. Дэлхийг хэрэх Монгол Финтек.
Урлаан цэнгийн дөрвөн бэрх нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За ингээд дараагийн асуултыг буюу хонь буулгах асуултыг та бүхэндээ нэвтрүүлгийн зүгээс тавьж байна. За асуултыг манай жүжигчид үйлдэлээр үзүүлнэ. За үүнийг анхааралтай та бүхэн маань харж байгаад үйлдэлийг тайлбарлан юуны тухай ямар учир бэлэгдэлтэйг та бүхэн маань тодорхой хариулах ёстой. Вэ Квенч ойрын мод орж гарч байгаа нь харагддаггүй хүн чинь хаагуур яваад хаанаас сүрээд ирвэ? За сөрөг тарган сайхан үлжиж байна уу? Сайхан. Хайрхан энэ урд хайрхандаа гараад. Гүн манай энэ хавь дөрн ойрд үзэгдээгүй нэг сонин өнгөтэй амьтантай таарлаа. Цаа ойрд үзэгдээгүй. Тийм ээ. Ууланд явж хагаад ганган хөөхөн харчаад ойрд үзэгдээгүй амьт ингээд андуурсан биш үстэй. Ямар юм харчхаа да? Ангиж андуураад амьтыг харцсан биш үстэй гэж. Чи хардаа энэ байдал нь говь нутгаас л дайжиж ирсэн амьт юм ин. Чи энэ али пэ бурхан минь ээ та чи юу вэ чинь бурхан минь чинь ирвсний арьс шүү дээ юу энэ ирвсний харьсыг надад өгөх юм уу? За тэгвэл ханга дэлхийг ишгэ хайрлаа. Энэ жил муу өвгөн ах нь ол зомог ихтэй явах. За тийм байна да тийм байна. Таач нэрээ ангийн тэнгэртэй сайхан үн шүү. За махад. За. Та хэд хоног уулаар яваа орж гарч харагдахгүй. Өөр баг 7 банлаа. Галдаа өргөмөн өхөө. За. Эндээс Монгол анчны цээрэлдэг ямар зүйлийг үзүүлсэн бэ? Улсын драмын Эрдмийн театрын Ямаачин баг бол төрүүлж гараа өргөлөө. За эндээс ажиглаад манай баг хоорондоо ярилцаад энэ орж байгаа айлда ангийнхаа буутаа орлоо. Тэгээд дээрэс нь төрүүлж айлын эзэн хүрээгүй тэнд шууд гар төрүүлж хурж байна. Хутгатай гараараа мах өглөө. Буруу суусан байна. Хит хутга бүснээ суглалгүй айлд орсон. Орсон хойно эдэн төрхийн тулд хутгаа авч ирсэн. За тэгээд бурхны өмнө айлын хойморт ангийн үс гаргасан. За тэгээд цэгмэд игч маань буруу сууж байна. За тэгээд думба буруу харуулж тавилаа. Дондоо цагаа гал руугаа хэн цам бах маань бас ороод буруу өвдгөн дээрээ бохирч сууж байна. Уул нь үүднээс орж ирэх муу муухайг хаах гэж баруун өвдгөө босгож зүүн өвдгөн дээрээ суух ёстой. Тэгсэнгүй. За тэгээд иймэрхүү их алдаанууд гарлаа да. Ер нь бол тэгээд Монгол амчин хүний хамгийн их цээрлэх зүйл бол хүйтэн зэвсэг өөрөөр хэлбэл буу тийм ээ. Буу шийдмэ айлын герт авч ордоггүй. Нэг том ёс бий. Тэгээд бас дархан цаацтай амтан агнчихлаа шүү дээ тийм ээ. За одоо Тэмээчин багийн хариултыг авъя. За үндсэндээ манай илгчээс нэмээд гүцэг хэлчихлээ бас. За Ямаачин багийн одоо хэлсэн тэр олон цээрүүд бол мөн. Тэгвэл нэмэх нь тэр ойрд үзэгдээгүй гүйсэн юм уу ингээ явсан ганц амтныг агнсан нь бол цээрэлдэг зүйл гэж би бодож байна. Та бүхэн маань за миний хариултыг сайн сонсороо. За тэгвэл энд бол би асуултаа тавихтаа саяын үзүүлбэрт Монгол анчны цээрэлдэг ямар зүйлийг үзүүлсэн бэ гэж байна. Монгол анчин хүн эртнээс нааш баримталж ирсэн олон цээрлэх ёс байгаа. За үүнд нэгдүгээрт онцгой содон өнгө зүс хэлбэртэй ан агнах. За шин нутагт шилжиж яваа ан амтан. Өөрөөр хэлбэл тэр нутагт урд өмнө үзэгддэггүй байсан ан амтныг агнах. За монголчуудын одоо шүтлэг бишрэлийн ёсоор бол ан амтан газрын эзний буюу лус авдгийн мэдлийн юм. За тийм учраас тэрийг одоо хөөр бах болгож одоо ингэж ярих нь бол анчин хүнд бол төдийлөн зохимжтой биш юм. За тийм учраас харин ч газрын эзнээс уучлал гуйж гэмээ намжилдаг. За ийм ёстой юм байна. За тэгэхээр хонь буулгах асуултанд бол ерөнхийдөө тун дөхүү хариулсан баг бол за манай соёл урлагийн их сургуулийн Адуучин баг байсан. Гарцаагүй. За ингээд халзан цагаан хоныг
Адуучин багтаа гарлуулъя. Манай анчич хоёр. Хора. За хоноо дээд. За. За ингээд нэвтрүүлгийн зүгээс та бүхэндээ боломж олгож ялалтан төтлүүлэх дараагийн асуулт буюу тэмээ буулгах асуултыг мөн одоо би жүжигчилсэн хэлбэрээр хэлнэ. За анхаарлаа хандуулаарай. Сайн байна уу самбаха? сайн байна уу хүмүүн. Өдрийн мэнд. За. Саяхан юу ярьсан штэ. Таны 80-ыг тэмдэглээд манай ургийнхан чинь жигтэйгэн сайхан юм болоо үсттэй. Та ч нэрээ удамдаа хүндтэй үе юм аа. Тэгээд зарим улсууд бэлгээ өгөөгүй юм байл штэ. Маа. Тий. Өшөө юу өглөөд байж. Тий. Маа. За. Чи юу болоод байна юм чи хаа? Намайг дамжуулаад өгөөрэй гэсэн юм аа. Тэгээд та ч ерөөсө гэртээ байхгүй юм байна штэ. Уул гадаар тэнэд явчихна. Манай хүүхдүүд өгч байгаа юм уу? Тий. Би тэр чинь шалтгаан нэг үрээ танихгүй өнөр үрээгээ танихгүй баян гэж болж байна дээ. Уулаар тэмдэгэ байлаарай. За төрүүлж хариултыг болгох боломжийг манай гандан тэгчлийн хийдийн маань хончин багийн хамт олон өөртөө олж авсан. Хариултыг сонсъё. Тэгээ саяны үзүүлбэр дээрээс харахад нөгөө хамгийн гол харсан юм бол монголчууд энэ мэдлэг хүндлэх ёс гэж байдаг. Тэр зүйлийг бол нэлээд алдаатай харагдаж байна. Тэгээ хүнд ахмад настай хүнд одоо бэлэг ч юм уу эсвэл хадаг ч юм уу барихтаа мэдээж хүндэтгэж хоёр гараараа бол барьж ингэж насыг хүндэтгэж бэлгийг бол өгдөг. Бэлгээ өгдөө буруу гараараа өгсөн гэдгийг хэлж. За дараагийн хариултыг Улсын драмын эрдмийн театрын баг хариулна. За хамгийн том энэ дээрээс хамгийн том баримт бол ерөөсөө ямар ч хүнд ер нь бол энгийн хүндж байсан те дүү хүндж байсан өгтөө бэлэг өгч байгаа бол хүндлээд хоёр гараараа өгөх хэрэгтэй. Тэгээ солгоо гараараа өгч ин бүр. Галын дээгүр ширээний яг одоо энэ бол яг нэг одоо бол баян хийдэг болсон зүйл бараг шахуу болчиход байгаа. Тэгээ энэ ширээний дээгүр ингэж бараг юм өгөлцөж авалцдаггүй гэж ер нь би сонсч ирсэн. Хамгийн том алдас хийж байгаа зүйл бол айлын голомт руу хөлөөж иж сууж байна. За дуучин багийн хариултыг сонсъё. Тэгээ энэ бүгд төр нэмэт хэлэхэд ахмад түүний өөдөөс нөө хуруугаа гоцолгож ингэж зандарсан маягаар хэлсэн. Энэ бол ерөөсөө хизээч хийж болохгүй зүйл гэж монголчууд үздэг. Ахмад түүнийг дандаа хүндэл шаарцах хэрэгтэй байдаг. Тийм. Тэгээ суудлын нь болохоор бас айлд орж ирчээд хөлөөж игээд гал руу хөлөөж иж суусан бол бас болохгүй зүйл. Тэгээд эмэгтэй хүн бас буруу нөгөө талд нь суух хэрэгтэй байсан байх гэж бодож байна. Бусад өгөгдтойгоо санал нэг байна. За онцгойлж харсан зүйл байхгүй юм байна тийм ээ. За ер нь хэлчихлээ өмнөх хөвгд. За тэгэхээр би та бүхэнд хариултыг хэлж өгье. За энд соёл ёс заншилтай холбоотой ямар алдас гэж үзэгддэг зүйлүүд харагдсан бэ гэдгийг та бүхэн маань хэлэх байсан. За айлд эд юм эсбөгөөс бэлэг хүргэж яваа хүн түүнийг доод талдаа тавихыг цээрэлдэг. Заавал дээд талдаа тавьдаг нь тэдний хүндэлж буйн тэндэг юм байна. За мөн альва хүнд юм өгөхдөө хоёр гардан өгөх учиртай. За мөн айлд нөмгөн орохыг цээрлэн. За энийг анзаарсан баг хараахан байсангүй. За бэлэвсэрсэн одоо ууй гашуу тайлаагүй үедээ л одоо монгол хүн нөмгөн явдаг. За ийм учиртай юм байна. За саяын жүжигчсэн тоглолтод өөрөөр хэлбэл та тэмээ болгох асуултанд маань дөрвөн баг маань за үндсэндээ бас олон алдааг нь олж харж монголчуудын мад одоо зан заншил ялангуяа мэдлэх хүндлэх ёс айлд ороод одоо үлдэх эсвүүлдэх цээр ёс заншлын талаар нэлээд дэглэрэнгүү бас хариултыг өглөө. За гэхдээ бас асуултанд тавигдсан гол зүйлийг тодорхой хариулсан баг хараахан гараагүй учраас уян дээр тэн дүү хийлгэх тэр атан тэмээг авах баг хараахан гарсангүй хэмээн үзэж байна. За ингээд нэвтрүүлгийн зүгээс ямаа буулгах асуултыг та бүхэндээ тавих гэж байна. Та бүхний өмнөх ширээн дээр нижгээд байгаа. За энийг та бүхэн маань юу гэж нэрлэдэг вэ? Тал талуудыг юу гэж одоо нэрлэдэг тэр нэршлийн бүгдийг та бүхэн маань үнэн зөв надад хариулж өгөх нь байна. За асуулт хариулаа. Энэ шаант, хонгтой шаант гэдэг шагаа чүмэг гэж нэрлэдэг. За энд бол шагаа. Энэ одоо энэ шаантаас болов шагааг авдаг. За монголчууд хизээч одоо энэ махыг одоо идээд шагааг нь салахгүй хязгаарч хайдаггүй. Шагааг нь заавал шалгаж аваад шагааг нь цэвэрлэж одоо маш гоё цэвэрлэж энийг бол одоо уламжлалт зан үйл тоглоом наадмуудаа хэрэгэлдэг. За бидний харж байгаа бол энэ одоо морь, ямаа, тэмээ, хонь. За морийг бол
гүү одоо морь гүү гэж энэ одоо мөс нь урагшаа хоошоо харснаар нь морь гүү гэж ялгадаг. Тийм ээ. Тэмээгч гисэн. За ийм хариулт байна. За хариултыг авлаа. За улсын драмын эрдмийн театрын Ямачин багийн хариултыг болгоё. За би асуултыг ойлгохдоо шагааны 6 талыг нэрлэе л гэж ойлгосон. Морь, тэмээ, яма, хонь. Тэгээд одоо энэ чинь онх гин ингэж буухыг нөгөөх нь одоо юу гэдэг юм бол энэ чинь хонхтой шаант гэдэг байгаа. За тэгээ бүтүүлгээр онх, хонх гэд нэрлэжээ. Баярлаа. Ер нь бол энэ шагааг саяны нөгөө хонхтой шаантнаас салгаж явна. За тэгээд 6 талын нэрлэхэд бол морь. За баруун тишээ эргэснээр нь бол эр моргин. А зүүн тишээ эргэснээр гүү гэж байгаа. Тэгээд морь эсрэг талын тэмээ, нөгөө талыг энэ яма, ингээд хонь. Тэгээд одоо энэ морины энэ толгойн талаар буусныг нь бол хонх гэдэг байгаа. А энэ талын нь болохоор им хонх гэж ярьж байна. Им эр им гэж нэг ялгадаг гэдгийг нэмж хэлж байна. За манай өн чуулгын Тэмээчин багийн хариултыг сонсъё. За ерөнхийдөө адилхан. Гэтэ ингээд буусныг зарим юу шагаачд бол зарим өхөр буулаач гэдэг. Тэгээ ингээд эр хонх им хонх гэдэг ингээд. Зарим газарууд өхөр буулаа гэж сонсч ирсэн юм байна. За би хариултыг та бүхэнд хэлж өгье. За богмал зээг өрөөсний энэ хонт чөмгөнд нарийн үзүр талд нь байх туруутай залгах үе мөчний холбоосыг шагаа гэж нэрлэдэг. За энийг бол монгол хүмүүс бүгд мэднэ. За уул ясан 6 талтай байдаг. За 6 тал нь тус бүрийн нэршилтэй. За энэ нэршлийг нэрлсэн их сурвалж бол Эрдэмтэн зохиолч Лодонгийн төдөв гойн Монгол шагаа гэдэг номноос авсан байгаа шүү. За тэгэхээр одоо та бүхэн маань сонсороо 6 талтай. За гүдгэр талын бүг, хотгорыг нь цэг, босоос эртэнтэй гүлгэр тал буюу манайхны ярьдгаар нөгөө морь талыг бол туухай буюу та, түүний эсрэг чихэн хэлбэрийн хонхорхойтой талын алц буюу тэмээ гэж нэрлэнэ. За онх буун гэж ярьдаг тийм ээ босоо. Онх бол 2 талтай. За гүдгэр талаараа буусан онхыг бол онх буюу дэнхч гэж зарим одоо газар нутагт нэрлэдэг юм байна. За гүдгэр талаараа буусан онхыг бол эр онх. Онтой үзүүр талаараа буусан онхыг бол эм онх буюу эм дэнх гэж нэрлэдэг. За ийм учиртай юм байна шүү. За буянт малын маань одоо хишиг буйны нэг монголчуудын маань уламж тоглоом наадгааны гол хэрэгсэл шагаа гэдэг зүйлийг мэддэггүй монгол хүн байхгүй. За гэхдээ яг сая харахад бол бас бүрэн дүүрэн мэддэг монгол хүн ч гэсэн цөөхөн болтой юм байна. За гэхдээ та бид бол уламжилт нэршлэр нь бол мэднэ. Шагаа нисэлдэг, шагаагаар тоглодог монгол хүн бүхэн л одоо энэ шагаагаа багаасаа нэрлэж тоглож ирсэн. За тэгэхээр та бидний нэрлдэг хонь яма морь тэмээ гэхээсэн одоо гадна бас нэрлдэг тэр уламжлалт Монголын эртний нэршлиг би та бүхэндээ болоод үзэгч олондоо одоо хүргэж таниулсандаа таатай байна. Энэ асуултанд бол манай дөрвөн баг маань ижил тэнцүү сайхан оролцсон гэж үзэж байгаа учраас та бүхэндээ дөрвөн ямаг сөрөгтдэн нийлүүлж өгье. За багийн ахлагч нар маань за яман сүргээр сүргэн баяжуулж байна. Урлаан цэнгийн дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань шийдвэрлэх үе үндсэндээ эхэлж байна. За нэвтрүүлгийн зүгээс 50 асуултууд үндсэндээ дуусаж одоогийн байдлаар адуучин баг маань за нэг хонь нэг ямаг хотондон хотлолсон байна. Ямаачин багийн маань хувьд за 2 морь нэг тэмээ нэг ямаатай. Хончин багийн маань хувьд за нэг морь 2 ямаатай. За манай тэмээчин баг морь нэг хонь нэг ямаа хотлуулсан байгаа юм байна. Одоо ялагч ганцхан асуултны дараа бараг тодорхой гэж байна. Та бүхнийг ялагч болох боломжийг одоо танай хөгжөөн дэмжигчд маань та бүхэнд маань бас авчирнаа. За манай Монголын ард түмэн маань бүгдээрэн дуучин, хуурчин, авьяас бэлэг төгөлдөр ийм сайхан ард байна.
Тэр дундаан Эрдэнэт сайхан сүрэг, таван эрдэнийн сүргэн магтан дуулдаггүй монгол хүн гэж байхгүй. Таван хушуу малан магтсан хамгийн олон дууг аялаж өгсөн нэг хөгжөөний дэмжигч маань тухайн багт хэрэгтэй байгаа шагааг сонгож авах эрхтэй болж байгаа юм. За тэгэхээр дууга бүтэн дуулахгүй. Шууд эхний мөр явлаа. Дараагийнх нь залгаж аваад дуулна. Гацсан тохиолдолд хасагдах нь байна шүү дээ, тийм ээ. За ингээд таван хушуу малын тухай дуугаар манай хөгжөөний дэмжигчд өрсөлдөх нэ. За явлаа. Охном болол замми харалхатай. Заавалсан. Хөрхөн халуу. Тэнгэрийн удамт яман сүрэг маань Эцлэн өрхөнгүйж яваа. Адон цоо. Тай ханган ууд талд бэлчэрийн чимэг маннаймал. талан холын тоосонд хиймэр зүггүй наадам халуу. За хөөрхөн халуу бол байж болно. Халаасагүйтэл бордог байна. Авъя. цомбон туратай. За боллоо. За та сууж иж болох нь байна. Цагаан санхан зэрэглээ тоймэн. Ирэх цагаан ишигдээ хайртай хайртай. За гайхамшигтай. Эрдэн засхаа. Заавсан баярлалаа. Хавь гүгээд хараа дүрлэн мөргөлдөөд л. Ямар нэг За нарийн сайхан хээр заавлаа. Зээлас хали замэ. Айдэржин чи. Алсаа. Урд хөндөгөр удаан байдаг, хой төндөгөр хонгортон байдаг, ширээвэгтэй ширмэн чавтай шилдэг ашигшайн. ар хөвчэн унгаг дарвч. Аточин авин хүвилээ. Алтан уулын өндөртөн автоморин сулдна гэж байна. Миний За жаахан зохиоч уу гаю. дуучин хүн хөлөөр оллоод хөрхөн жороо хөндөж давхаад ээж минь тэмээч миний ээж тэмээч. За байж болно. Намын зэнкэр зандан хүрний удам тайнаар хөрөн хонгор зэрдийн огшилтай. Заавалсан. зандан шогөгч морьтойсон гэдэг манай нутгийн нэг дуу. За. Зандан шоо. Отлоор хонин сүрэг гэд хонно. Жаахан шарга. За жаахан шарга болж байна. Жонон хонгор. За жонон хонгор давтагдсан. За. Тэмэн жингийн тэргүүн цуваа. Хоёр халуумроо. Тэмцээнд маань манай оролцогчд маань үнэхээр одоо сэтгэл зүтгэл гаргаж, оюун ухаанаа шавхаж, гайхамшигтай сайхан үзүүлбэрийг бидэнд үзүүллээ. За одоо би дуугаар уралдуулах юм бол магадгүй өнжин хонон та хоёр маань өрсөлдөж болохоор ийм одоо урын сантай авьяас бэлэгтэй хоёр байна. Одоо зөөр цэцэн үгээр уралдъя. Буянт малын тухай маш олон зөөр цэцэн үг байгаа. За явсан. Эхлэе. Ихэн хэр алга бол унган шээр алга. Мал тижээвэл ам тусдна, хүн тижээвэл толгой цуснаа. За. Адууны алгаас аягны алга. За. За ялагдлаа. За манай хөгжөөнд дэмжигч маань одоо багтаан хэрэгтэй байгаа шагааг аавна. Тэгэхээр танад тийм ээ. За. За энэ сайхан атан тэмээг багтаан аваачиж байна шүү. За баяр хүргэе. Улам их амжилт. Урлаг төрөвлийн дээдийг хүсье. Та бүхэндээ хүргэж байгаа уралдаан цэнгэнт дөрвөн бэрх нэвтрүүлэг маань өв соёлон залган бадраагч эрхэм сайхан зочдын маань хамтаар Монголын үндэсний олон нийтийн телевизийн 600-ийн студиэс ийхүү та бүхэндээ хүрч жаргаж байна. За ингээд өнөөдрийн манай уралдаан цэнгэнт дөрвөн бэрх нэвтрүүлгийн ялагч болж хоймертон дөрвөн бэрх хотлуулсан манай
уламжилт өв соёлыг манлайлагч уртын дууны өн чуулгын хамт олонны тэмээчин баг маань ялагчаар тодорч байна. Монголын үндэсний олон нийтийн телевиз болоод энэхүү уралдаан цэнгийн дөрвөн бүрх нэвтрүүлгийг хамтран зохион байгуулж байгаа ивент тэтгэгч байгууллагуудын шагналыг гардуулж өгч байна. Өв соёл маань бадран дэлгэр болдог бай. Монголын маань өв соёл мандан бадрах болдог бай. Хүндэтэй шагналыг Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгахын төлөө өөрснийхөө авьяас бэлэг оюун ухаан эрдэм бүхнийг дайчлан ажилдаг манай өв шашин соёлын гайхамшигтай зүтгэлдэнгүүд нэгэн дор хорон чуулсан цагаан сарын маань уралдаан цэнгийн дөрвөн дэх нэвтрүүлгийн дугаар иймхүү өндөрлөж байна. Та бүхэндээ хүргэж байгаа дөрвөн дэх нэвтрүүлгийн маань жаргал аялгауг хүргэж энхмэндийн цэнхэр хадагтай хамтдагж ерөөл бэлгийн дээдийг дуу хуурааран дамжуулан хүргэх эрхэм уран бүтээлчид 92 жилийн гэгэн сайхан түүхийг бүтээж Монгол түмэндээ дэлхийн сонгодог болоод Монголын маань сонгодог бүтээлийн охид ээжийг дэлгэн барьдаг оюуны соёлын бамбар болсон улсын драмын эрдмийн театрын маань өдгөө цагийн өнгө төрх болсон уран бүтээлчдийн сэтгэлийн мэдчилгээг өргөн дэвшүүлж энэхүү нэвтрүүлгийг жаргаая. Хадган цэнхэр тэнгэрийг эхэн золгох учрал дээр хатан өвлийн жаврыг хураан золгох ёроол дээр хөх Монгол даяара дээдлэн өргөх цацал дээр хаврын тэргүүн сар жаргал цацруулсаар айсвэ. Эрх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж эдээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ичидэ тэнгэрийн өнгөтэй хадганд ёроол барьж үнсүүлээрээ тэргүүн сарын шинэ нэгэндээ энхимэнд золгоорой. Хатуу үл харж өрн хавар айсвэ. Хамаг бэрхшээл үлдэж уухтах баяр айсвэ. Дорнын зурхаагаар мөрөө гаргаж долоон бурхандаа дээжээ өргөж дээдэс үгддөө хүндэтгэн золгож дүүрэн жаргалтай төвшин амгалан сар шиндээ сайхан шинлээрэ. Дэлгэр сайхан сэтгэлтэй дээл бүсэн гоёлтой дэлхий тэнийн баясгалантай дээдэс нялхаст бэлэгтэй хоймортой нарны бурхадтай хажуудаа насны бурхантай эрүүлэнх саруул сайхан эрч дүүрэн сэтгэл төвшин Монгол түмэн минь сар шиндэн сайхан шинлээрэ.